Бодлого 6. Ус төрөгчийн молекулын дундаж квадратлах хурд 6000 м/сек бол дундаж кинетик энергиг бол ус төрөгчийн моль-моос 2 г хон моль. За бодлогынхоо өгөгдлийг бичье. Бодлого 6. За ус төрөгчийн молекулын дундаж квадратлах хурд V тэнцүү 6000 м/сек. Ийм бол яг нь дундаж кинетик энерги болгосон. Ус төрөгчийн моль масс H2 тэнцүү 2 г моль. За энийг үндсэн нэгтэй шилжүүл өөрөлдвөл тэг 1000-ны 2 кг моль гэсэн үг. За эндээс бүгдээрээ дундаж кинетик энерги болгож байгаа. За ер нь бол хийм бөөн буюу молекулуудын кинетик энергийн томьёо нь ЕК тэнцүү дулааны хөдөлгөөний кинетик энерги томьёо M0 V квадрат хуваах нь 2 байдаг. За M0 гэдэг маань нэг молекулын масс. Тэгвэл нэг молекулын масс бол өгдөг учраас бид нэг молекул массыг их олох хэрэгтэй, шаардлагатай гэсэн. За нэг молекулын массыг авах уу? Молийн массыг нэг молд байдаг молекулын тоо буюу Авогадроны тоод хуваавал нэг молекулын масс гарч ирдэг. За энийг шууд бодлогодоо оруулчих. Тэгвэл ЕК тэнцүү моль масс хурд дундаж квадратлах хурдны квадрат хуваах нь 2Na. За ингээд шууд тоо өгөлтөд орлуулъя. За моль масс нь 2-ыг үржигдэх нь 10-ын хасах 3 зэрэгт кг. Үржигдэх нь за 6000-ын квадрат ба 36-г үржигдэх нь 10-ын 6 зэрэгт болно. Хуваах нь 2-ыг үржигдэх нь Авогадроны тоо буюу 600-ны 2-ыг үржигдэх нь 10-ын хасах нэмэх 23 зэрэгт байдаг. За эндээс тоо хариуг нь бүгдээр олох юм бол ЕК тэнцүү. За эхлээд бүгдээрээ сул тоонуудаа үржиж хувааж үзье. За энд шууд 2-2-тойгоо хураагдах нь бол харагдаж байна. Тэгвэл 36-г хуваах нь 600-ны 2 буюу тэнцүү 598-ыг үржигдэх нь 10-ын. За дээдлэлт бол 10-ыг хасах 3 зэрэг нэмэх 6 зэрэгс 3 зэрэг гарч ирнэ. Доотлох 23 зэрэгт байгаа учраас 3 зэрэгээ дээдлийн 3 зэрэг доотлын 23 зэрэг хасах юм бол хасах 20 зэрэгт нэг чинь яг жоулаар гарна. За хариу нь В хариу байна. В хариу.